Яг өнөөдөр бидний натурал зовлон гэх юм уу та тийм ээ. Шууд гэмтэж бэртэл үгүй бол өвдөж шаналал байна л да энэ байна. Гэхдээ тэрнээс илүү олон зүйлд одоо санаа зовнох, гутрах, уурлах, бухимдах гэдэг нь нөгөө зовлонгоос хавьгүй одоо илбэг, хавьгүй ужиг болчиход байна. Тэгэхээр сэтгэлийн амар амгалан гэж их чухал байна л да. Энэ ганцхан Монголд яригдж байгаа зүйл биш. Дэлхийн нийтээр сэтгэлийн эрүүл мэнд тун чухал байна гэж яригдж байна. Мөн дэлхийн нийтээр хамгийн одоо сүүлийн үеийн эрдэмтдийн энэ сэтгэл санаа унах гутахын эсрэг шинжлэх ухаан өндөр үр дүнтэйг нь батлаад байгаа эмчилгээ болвол бүдийн ишний бясалгалыг авч ашиглаж байгаа. Бүдийн ишний төвлөрлийн бясалгалыг, бүдийн ишний санамсрын бясалгалыг, бүдийн ишний инэрл нэгүслийн бясалгалыг авч ашиглах байгаа зэрэг энэ сэтгэл санаа унах гутар нь хэд дахин буурч байна. Тэрч битээ сэтгэл санаад төдийгүй бидний физик энэ махан биений эрүүл мэндэд зүрх судасны үйл ажиллагаанд, хоол боловсруулах үйл ажиллагаанд эргээр нөлөөлж байгааг олон судалгаанууд харуулдаг юм л. Тэгэхээр одоо 2500 жилийн дараа эргээд буддизмын онол сургаал практик нь хүний эрүүл мэнд, амьдралын сайн сайхныг дэмждэг гэдгийг шинжлэх ухаан нотолж яриад байгаа л ийм л зүйл.